хэсэг. Дүрм үзэхдээ дүрм зэс рүү орж өөрийн төвшинг сонгоно. Төвшнгөө сонгосны дараа тухайн төвшин тохирсон дүрмүүд харагдана. За эндээс хүссэн дүрмээ чөлөөтэй нээж үзэх боломжтой. За жишээ нь present simple tense-ийг сонгоё. Тухайн дүрм дотор дүрмийн тайлбар, ямар үед хэрэглэх тухай ойлголт, өгүүлбэрийн бүтэц, мөн санамж, цагийн илэрхийлэл, жишээ өгүүлбэрүүд гэх мэт бүх хэрэгтэй мэдээлэл нэг дор байгаа. За дүрмээ уншиж ойлгосны дараа баттгах дасгал руу орж дасгал ажиллаж мэдлэгээ шалгана. Эсвэл AI-тай баттгах хэсэг рүү орж тухайн дүрмийн хүрээнд AI-тай ярилцаж дадлага хийж болно. Жишээ нь I am play basketball. You are playing basketball. Let's fix that. The correct sentence is, I play basketball. In the present simple tense, we use the base form of the verb after I. Play is the base form, not am play. Гэх мэтчлэн AI нь таны өгүүлбэрийг задлан тайлбарлаж, тухайн өгүүлбэр present simple цаг дээр хэрхэн зөв хэрэглэх ёстойг ойлгомжтойгоор харуулна. Ингэснээр та дүрмээ уншиж ойлгоно, дасгалаар баттган AI-тай ярилцаж тухайн дүрмийг хэрэглэж сурна. Дүрмийг зөвхөн уншаад орхиж болохгүй, ингэвэл амархан мартагдаж бүрэн ойлгогддоггүй үлддэг. Тиймээс та AI-тай ярилцаж тухайн дүрмийг өгүүлбэр дээр ашиглан дадлага хийж мэдлэгээ илүү сайн өөртөө сулгах хэрэгтэй. За тэгээд таны англи хэл сурах аялалд амжилт хүсье. Баярлалаа.